Улсын хурлын дарга инх бол өнөөдөр Оросын албаны улсын Уралын холбооны их сургуулийн 1-р проректорын орлогч Александр Владимирович Пономарев тэргүүтэ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уралын холбооны их сургуулийн 1-р проректорын орлогч Пономарев хэлэхдээ Монгол Улсын их хурлын дарга инхуд та өнгөрсөн 9-р сард Оросын албаны улсад хийсэн аль бие усны айлчлалын үеэр Свердловск муж дахь Уралын холбооны их сургуульд очилж үүний үр дүнд өнөөдөр бид хамтран ажиллах боломж арга замыг судалж хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирээд байна. 1980-ад оны үед Монголын 420 гаруй оюутан Уралын холбооны их сургуульд суралцж байсан бол өнөөдөр 23 оюутан суралцж байна. Иймд бид боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Оросын албаны улсын их дээд сургуулийн профессор багш нарыг Монгол улсын их дээд сургуулиудад урьж багшлуулах, орос хэлтэй боловсон хүчин бэлтгэх, мөн хоёр улсын аспирантур, докторантуудын судалгааны ажилтанд дэмжлэг үзүүлэхийг зорж байна гэлээ. Уулзалтын үеэр улсын хурлын дарга инх бол Оросын албаны улсын их дээд сургуулийн профессор багш нарыг Монгол улсын их дээд сургуулиудад урьж багшлуулах, мөн уул уурхай, металл уургийн боловсруулах үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцлоо. Түүнчлэн шинжлэх ухааны технологийн их сургууль зэрэг их дээд сургуулийн оюутнуудад орос хэлний болон бусад гадаад хэлний сургалтыг гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр явуулах, Оросын албаны улсын их дээд сургуулиудын дэргэдэх аспирантур, докторантурт Монголын уул уурхай, металл уургийн салбарын мэргэжтнүүдийг ичнээгээр болон өдрөөр сургах боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Уулзалтад боловсрол соёлын шинжлэх ухааны яам, Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, Оросын албаны улсын Уралын холбооны их сургууль төгсөгчдийн холбооны төлөөлөл болон албаны бусад хүмүүс байлцлаа.